Сайн байцгаана уу? Өнөөдөр та бүхэндээ битгаар Аза миний нэрийг Ганчими гэдэг. Та бүхэндээ өнөөдөр Этүми арьс арилгааны сетийн тухай танилцуулах гэж Азагийн нүүрэн дээр гудтайгоор та бүхэнд танилцуулж өгье. За манай Этүми арьс арилгааны мэдж байгаа хүнж байгаа, хэрэглэж байгаа хүнж байгаас хэрэглээ хүнж бас байгаа. За манай хүмүүс манай монголч хүүхнүүд нүрээ нүүрэндээ их тос ямар тос төрөх үү, яаж ажиллах уу тэрийг их анхаардаг боловч хамгийн гол чухал зүйл нь бид нар нүрээ сайн арилгаж нүүрнийхээ тос буудыг сайн арилгаж чадах юм бол бидний залуу тэр нүүрний арьсыг жоохон удаан хадгалж чадна. Бас яг уу миний нүүрний арьсны өрчлөөс бас багас орж ирдэг юм аа. Тийм учраас би манай Этүми дотор 4 ком байдаг. Энийг тэртээ бид нэр бүгдийг нэг доор хэрэглэхдээ боломжтой байгаамаа. Бид нэр зарим үед яг зүгээр ганцхан хөөсөн савнгаа хэрэглэдэг боловч Этүмийн дотор болохоор 4 цэвэрлэгч байдаг. Маск тавьж болно, арьсаа бас буучуулж болно. За би та бүхэнд ярьж өгье. Хамгийн эхлээд тосон цэвэрлэгч байгаамаа. За энэ тосон цэвэрлэгч яагаад тосон цэвэрлэгч вэ гэвэл бид нэр нүүрэндээ айгүй олон янзын тос төрдөг учраас тэр тосыг яг тосоор нь сайн цэвэрлж өгч бидний нүүрэнд байгаа нүхэнд байгаа гүн бохирдлыг сайн цэвэрж өгч чаддаг юм аа. За би Азагийн нүүрэн дээр хүргэж өгье. За манай Азаа маань өөрөө нүрээ бодсон байгаамаа. За энэ тосон цэвэрлэгчээ цэвэрлээд нүүрэндээ таараагаад бид нар нүрээ бодсон байгаа шүү дээ. Нүрээ бодчаад орой бид нүрээ цэвэрлэх хэрэгтэй байдаг. Тийм учраас үнэхээр нүрээ сайн цэвэрлж чадах юм бол бидний нүүрний арьс бас үнэхээр гоё толгоор гоё болж ирнэ. За энэ найрлах нь болохоор дотроо юу орсон бэ гэвэл дуунгийн ханд, хүн хорхоо, ногоон цай орсон байдаг. Энэ найрлаганд орсон ногоон цай үнэхээр хүний нүрийг гоё толгоор цэвэрхэн болгож өгнө. Хүн хорхож гэсэн бас үнэхээр сайн гэж бас уудаг бас байдаг боловч бас бидний нүүр нь бас ингэж дүрхэж байхад бас гоё толгоор гоё цайруулж өгдөг те онцлогтой юм аа. За тэгээд ингээд дүрсний дараа бид нүрээ тосоо дүрхчээ тестрагаар нэг тосоо орно. За энэ салбитэг. За Этүми ч гэсэн бас ингээд салбитэг байгаамаа. Ингээд арьсны дараа салбитгээр тосоо арчиж авна. Тосоо арчиж аваад би арчаад үгүй. За үнэхээр их будцсан байгаа учраас орой бид ингээд тухнаас ахуудаад нүхнийхээ тосыг ингээд сайн арилгаж аваад тэгэхмэд яг бидний нүхэн дотор байгаа нүхний сүв үнэхээр сайн цэвэрлж өгнө. Үлдсэн будгийн маань бас ингээд сайн арилгаж өгнө. За уруулын бодлого ингээд хөнгөн арилгаад өгчлөө. За тэгвэл энэний дараа тосоо цэвэрлсэн учраас ингээд орхихгүй. Энэний дараа юу хэрэглэх юм бэ гэвэл хөөсөн савн байгаамаа. За энэ хөөсөн савн маань үнэхээр их зөөлхөн бас их орцсон хүртэл баг орно. Зарим хөөсөн савн айгүйх тосоо арилгахын төлөө айгүйх ингээд гар дээр тавиад нүрээ их угаадаг боловч Этүмийн энэ хөөсөн савн бол жохон хэрэглэх юм бол хөөс их гарна. За Азагийн нүүрэн дээр ингээд гарн дээр усаа эхлээд энэ усаа хөөсөө гарн дээр ингээд тавьчихж байгаа шүү дээ. Тэнгүүд энийг сайн хөөсрүүл хэрэгтэй. Манай нэг найз ингээд өөрөө угаасан зөв хөөсрүүлэхгүйгээр зүгээр ингээд угааж бодож үнэхээр хөөс их сайн гарна. Дахиад яг усаа дүрхээ. За тэгсний дараа хэрэглэжээ. За үнэхээр сайн ингээд хөөсрүүлж. За энэ хөөсөн савн маань үнэхээр зөөлөн учраас угаасны дараа зарим хөөсөн савн маань угаасны дараа ингээд нүүр маань ингээд таталтаад ирдэг. Будгаа арилгахаар эсвэл 2-3 угаадаг боловч энийг ганцхан сайн хөөсрүүлж агаад угаачих юм бол үнэхээр нүүр хөөсрөхгүй. За би нүрийг ингээд арчаад өгье. За яг бит хоёр ингээд бичлэг хийж байгаа тул ингээд шууд зүгээр жоохон уст ингээд тавьж байгаа гэж байгаа боловч яг та нар маань ч гэсэн гэртээ нойлын өрөөнд сайн тавих юм бол усаа сайн бүлийн усаа сайн цэвэрлээд угаах юм бол үнэхээр үр дүнтэй юм аа. За ингээд угаасны дараа энэ хөөсөн савн маань нүүр маань угаасны дараа зарим хөөсөн савн маань ингээд угаасны дараа яг таталтаад байдаг боловч энэ маань тийм байхгүй. Арьс үнэхээр гоё зөөлхөн цэвэрж чаддаг юм аа. За энэний дараа гээл. За гээл маань яагаад хүмүүс их хэрэглэдэг вэ гэх юм бол энэ гээл маань бидний арьс их будаад их байдаг боловч бас ингээд зарим арьс маань ингээд өвхчээ юм хуурашаад ирдэг. Энэ тэд ингээд арьс ингээд бөөгнөр гаад ирэх үед тэр үед яг арьсыг ингээд гуйжуулж өгөх юм бол цаанаас нь цагаан ингээд цэвэрхэн ингээд арьс ингээд гарч ирдэг юм аа. За энэ арьсыг гээл маань өөрөө арьсыг гэмтээхгүй. Тийм. За энэ маск тийм. За энэ бисаа маск авчих та. За энэ гээл. За энэ гээлийг тавихтаа бас нэг анхаар зүйл юу вэ гэх юм бол би ингээд сайн нүрээ угаачихлаа. Нүрээ угаасны дараа ингээд сайн усаа ингээд хатаагаад
нойлын өрөөндөө тавихгүй гарч ирээд ягаад нойлын өрөөндөө ягаад тавихгүй юм бэ гэх юм бол энэ маань өөрөө хуурай газар тавих юм бол илүү үр дүнтэй юм аа. Тэгжээж арьсыг одоо унжуулж өгнө. Тийм учраас арьсыг одоо гуйжуулж өгнө. За одоо азагийн нүрэн дээр ингээд тавина. За энэ тавихтаа их тавих уу, бага тавих уу гэж бас хүмүүсийг асуудаг. Хит ихч биш, хит их багч биш. Одоо ингээд нүүрэндээ тааруулаад ингээд тавьчаад тавьсны дараа бас их бага тавьчих юм бол болсноо тий. За хит их бага тавьчих юм бол бас ингээд арьс нь ингээд сайн гуйжуулж ирэхгүй энийг тавьсны дараа 3 минут одоо хүлээд юм аа. За хүлээх хугацаанд энэ ямар юу авах юм бэ гэвэл одоо нүүрэнд одоо мэдрэмж өгдөг. Энэ мэдрэмж маань одоо арьсыг арьс нь мэдрэмж ямар мэдрэмж гэх нэг ус ингээд уурсж байгаа мэдрэмжээс төрүүлнэ. Бас ингээд энэ чад ингээд зарим хүн хатгаад байдаг гинэ. Тэр үед нь яг арьсаа ингээд өөрийн гараар ингээд зөөлхөө ингээд арих юм бол тэг хуучин тэг арьс маань тэг будагнууд маань одоо ингээд түрэгдээд ингээд цагаан юм бөмбөрч гарч ирдэг. Тэргээр яг цаанаас нь өлөө гоё цэвэрхэн тойлгоо шинэ одоо арьсыг гаргаж ирэх дээр илүү үр дүнтэй юм аа. За яг бит хоёр энийг тавьсны дараа 3 минут хүлээн. Одоохондоо яг гараагүй. За найрлах нь болохоор тийм найрлах нь одоо жүрч ханд орсон байгаа. Тэгээд үнэхээр арьсыг одоо ингэж чочроохгүй, арьсыг одоо кимтэхгүй маа. Зарим нэгэн гэлэн дотроо болохоор зарим нэг гэлэн дотроо одоо ингэж янз бүрийн нэг юм дайрлаг бөрөнгийн юм орсон байдаг. Бас 9 чихэр шиг юм цагаан юм бас орсон байдаг. Тэрийг яг ингэ хэрэглээд ингээд нүрээ ингээд илэхээ яг ингээд ураад ч юм уу кимтэгээд ингэж бас хүмүүс ярьдаг. Харин манай Atomy гэл маань тийм биш. Үнэхээр зөөлөн цагаан ус шиг юм өнгөтэй байдаг. Тэгээ ингээд дүрсний дараа ингээд арьс ол кимтэхгүй, арьсыг илүү гоё ингэж цайруулж цагааруулж өгч гоё арьс ингэж гаргаж өгнө. За одоо ингээд тавьсан байгаа гэдэг үзье. Одоо яг 3 минут болоогүй ч гэсэн одоохондоо арай гараа байна. Тийм. Ингээд ийг тэнд ингээд илээд ингээд арьсаа ингээд зөөлхөн ингээд илээ явах юм бол цагаан өнгө ингээд арьс маань ингээд бөмбөрөд хуучин арьсууд нөө бөмбөрөд гарч ирнэ. Энэ 3 минут болоогүй болохоор бас арай болоогүй. Бас нэг анхаарах зүйл бас нэг байгаа. Зарим хүмүүс 3 минут босон мөртлөө ерөөсөө ингээд арьс маань гуйжиж гарахгүй нэг зүгэл зарим хүн ингээд жоо халуун нүртэй, халуун биетэй, эсвэл хүйтэн нүртэй. За хүйтэн тийм нүртэй тийм хүн болохоор жоохон уудна. Халуун нүртэй хүн болохоор 2 минут дотор айгу хурдан гараад ирдэг юм байлээ. Эсвэл хүйтэн газар ч юм уу, эсвэл ингээд дулаан газар байх юм бол илүү гарч ирдэг. Тэрийгээр бас онцгойтой юм билээ. За бид хоёр ингээд одоо ингээд гарч ирж байна. За одоо ингээд бөмбөр гарч ирж байна. Цагаан цагаас ингээд төгсөн газараар ингээд зөөлхөн ингээд гараараа ингээд илээд ингээд явж байхад аяндаа ингээд миний мэдрэмж ингээд гарч ирнэ. Одоо ингээд гарч ирж байна. Цагаан арьс. За ингээд та бүхэн яг бичтэйгээ жаасан харахгүй бодод. Тэгээ энэ газараар тухны энэ хаваар айгүйх гарч ирж байна. Энэ аваараа одоо үлдсэн дэр бохирдол одоо арьс маань хуураас арьс маань ингээд гарч ирж юм цагаан юм гарч ирдэг юм аа. Энийг ингээд сайн ингээд түрхээд ингээд унжаад энэ хаваараа ингээд хийгээд ингээд за одоо ингээд хэд ийлээд одоо ингээд за болчихлоо минийх одоо болцсон юм шиг ингээд бодох юм бол та өөрөө тэгээд ингээд усаар бүлээх усаар ингээд зайлаад угааж өгнө. За бид хоёр яг уу бичдэг хийж байгаа тууд усаар угааж шууд ингээд салфеткаар ингээд арчижээ. За тий арчаад үгүй. Одоо ингээд хэрэг гэртээ ингээд хийж байгаа үед яг уу салфеткаар арчихгүй нойлын өрөөнд ороод бүлээн усаар энийг сайн арчиж цэвэрж угаана. Зарим хүмүүс тэгдэг. За одоо ингээд гуйжуул тавьсны дараа би дүүгээр дахиад хөөсөн цаангаар угаах уу гэж асуусан хүн байдаг. Тэр хэрэг байхгүй зүгээр ягаад үгүй цэвэрсэн учраас зүгээр энийг бүлээн усаар сайн угааж хатаасны дараа усаар угаачаад одоо тий цэвэрлээд одоо хуурайсны дараа ингээд одоо тохойроо зүгээр одоо ингээд шууд нэг салфетээр арчаа нүрээ ингээд зөөлхөн ингээд арчаад ингээд арчихтаа ч гэсэн бас их ширүүн арчвал нүүр арьс их чочрол өгнө. Арьс маань их хурдан ингээд бас унчих юм бас үрчлээсээ суудтууд энийг бас ингээд зөөлхөн ингээд дарж өгч ингээд тайвшруулж өгч байгаа маа. За одоо ингээд тавьсан байгаа. За хамгийн сүүл дөрөвдөх нь. За энэ маск. За энэ маск тавихаас өмнө зарим хүмүүс шууд маска тавьдаг хүнж байгаа. Эсвэл ингээд тосоо төрхөд тавих уу гэж хүн байдаг. Би хамгийн анх мэдгүй шууд маска тавьсан байсан. Харин дараа нь ингээд үзсэн чинь маска тавихгүйгээр бидний одоо хэрэгэлдэг одоо тоснууд байгаа шүү дээ. Одоо шинхэн, одоо рушон, тэгээд одоо тижэлийн тос, одоо нүдний юуны арьс нүдний тос, одоо тижэлийн тос юу лээ? Арьс ампул байгаа маа. Манайхаар одоо ярьдаг одоо манай хүмүүс асуугаад байдаг.
Ботокс байна уу гэж ярьдаг. Энэ хамгийн сайн ботокс. Ботокс тий. Ботокс аамаа энэ үнэхээр хамгийн сайн бидний одоо хуучин одоо тэр залуу арьсыг одоо удаан байлгах чадна. Арьсыг одоо үрчлээсийг маань үнэхээр их багасгаж чаддаг. Хүмүүс энийг үзээд үнэхээр үр дүнгээ аваад одоо Etumi энэ ком дотор байгаа, сет дотор байгаа энийг үнэхээр аваад хэрэглэжүүлсэн өмнө үнэхээр их алдартай болоод энэ сет маань одоо яг энэ гадаад олон хүмүүс төгснөөс одоо нэгт орж байгаа, хоёрт орж байгаа маа. Үнэхээр сайн. За одоо би тэр маска тавихаас өмнө өөрийнхөө хэрэглэдэг одоо бүх тоснуудаа их тавина. За зарим хүмүүс тэгдэг маска тавихаас өмнө хэдэн цаг болох уу эсвэл тавиад унтах уу гэж асуудаг боловч яг хүн өөр ээж болно. Энийг тавьчаад 2-3 цаг тавьж аж болно. За тавихаас өмнө одоо заавал одоо бидний хэрэглэдэг тоснуудаа одоо түрх хэрэгтэй. Тастаа. За энийг ихтэй тавина. За би түрх гэж үгүй. Энэ штэ. За би нэг бороогийн тавьчихлаа. За тооныг ихтэй тавьчих. За сүн шингэнэ ихтэй рошон сүн шингэнэ нүрэндээ тавиад ингээд хөнхөө ингээд. За энэ ягаад ингээд маск тавихаас өмнө бид нэр тосуудаа дөрвж байгаа юм бэ? Миний энэ тоснууд яг сайн шингэж өгөхийн тулд миний нүүрэнд орж байгаа тоснууд ингээд хөнхөө ингээд дүрхээд ингээд тавьж өгөхөд тусаж байгаа юм. Миний нүүрний арьсанд бас шингэж орж өгнө. Нүүрний арьс одоо үрчлээ сайн болохын тулд ингээд тавьж өгч байгаа. Дараа нь одоо цагаан рушон тавьж өгье. За ингээд бүх тоснуудаа тавиад энэ тоснууд маань яг нүүрэндээ үнэхээр сайн орж миний нүүрний одоо эд эсийг үнэхээр сайн дахиж ингэж сэргээж өгч нүүрний арьсны арьс миний нүүрэнд одоо ямар асуудалтай байна, миний нүүр хаана одоо өвчлөөстэй байна, янз янзын тийм газар нь өөрөө очиж ингэж шингэж дотор нь бүр сайн орж өгнө. За зарим тоснууд ингээ хүүхнүүд өргөчээд ингээ цогтөг. Этүмийн болохоор тех хэрэггүй өөрөө шууд шингэж ороод өөрөө тэр асуудалтай байгаа газрыг өөрөө олоод ингээд нүүрний арьсыг манаас сайн өгнө. За одоо дараа нь одоо гуравт нь одоо ампл байгаа маа. Үнэхээр сайн. Ботокс. За энийг түрхээ. За энэ маань ингээ онгоолгоод ирэхээрээ шууд ингээд дараад авчдаг. За энэ үнэхээр сайн. Цайруулга хөвчлөөстэй бидний нүүрний арьс өвчтөөс хаана байна? Тэр арьсыг тээж өгнө. Залуу насыг буцаач одоо сэргээж удаан арьс бас дүүрэхтэй удаан бас байж чадах тийм үйлчлэгээтэй юм аа. За ингээд хараагаад одоо ингээд тавьж өгнө. Тэгээд досоо дүрхтэй дээрээс нь бишээ доороос нь дээшээ ингээ хөнгөө ингээ тавьж өгөөд ингээ сайн шингээж өгөөд за нүүрдийн хань ингэж өгөөд яг дүрхэж байгаа болохоор жоохон тийм байна. За одоо ингээ дүрсийн дараа тижээлийн дос байна. Одоо энэ нүдний дос. Бид нүдний цонхны энэ авир их нь бид үрчээ суудаг учраас энийг бас ингээ тавина. Энэ бүхээ тавьчаад осоо унтаж тавьсны дараа бас маска тавина. Хэрэг энийг тавихгүйгээр би зүгээр 2-3 цаг болчоод одоо маска би аммаа гэх юм бол зөвхөн хоёрыгоо дүрхээд тавиад дараа нь яг маска авсны дараа бусад тоснуудаа бүгдийг дүрхээж одоо тавьж болно. Би бол маска тавихтаа бол зүгээр орой унтахтаа тосоо бүх тоснуудаа дүрхчээд зүгээр шууд унтаад маргааш тавьчихдаг. Тэгэхээр үнэхээр гоё. Яг нөгөө гоё ингээд бүр цаанаас гоё гэрэлтэй. Тэр өдөр бодсон бодолт маань үнэхээр их гоё болоод ирд юм бидээ. Би үнэхээр энд айгу дуртай. Миний хамгийн анх удаа хэлчихсэн юм одоо ком байгаа юм шиг. За тижээлийн досоо ингээд дүрхээд ингээд дүрхэж байгаа хугацаанд юмас тоснууд маань одоо ингээд дуусчих болоо яаж болоо гэж хайрлаад авах хэрэг байхгүй. Энэ тос маань удаан байх юм бол одоо их жоохон муу хугацаанд байдаг учраас хамгийн эхлээд яг арьс хуур арьстай хүн жоохон их дүрхэж хагаад явах арьсаа тосоо дүрх хугацаанд энэ тос маань нүүрний арьс маань өөрөө аяндаа ингээд чигтэй болж ирээд гой тослог болоод ирэхээр яг аяндаа тос маань ингээд баг орж ирд юм билээ. Эхлээд яг их хэмжээгээр дүрхээд дараа нь тэр тос маань яг сайн ороод ирсний дараа ингээд баг хэмжээний дүрхтэл ороод ирд юм билээ. За одоо ингээд тавьчихлаа. За одоо ингээд тавьсны дараа та бүхэндээ одоо маск тэг 50 одоо харуулж өгье. За би өөрөө босоод одоо ингээд уяа азар ингээд тавьж өгье. Маска ч гэсэн тавихтаа ингээд яг энэ үрчлээс байгаа газараа ингэж тавиад маскыг маань бидний нүүрний арьсыг одоо гоё цайруулж өгөн бидний нүх одоос их зарим хүний ингээд одоо нүх нь одоо ингээд томорцсон байна. Одоо минийх одоо болохоор хамраараа айгу нүх маань ингээд их томорцсон байсан. Тэгээ би энийг тавиад ирсэн чинь миний нүхний сүүм маань багасаж ирсэн, бохирдол маань бас багасаж ирсэн.
энэ арьс арьсгааны комик сетийг одоо ингээ хэрэгснээр миний нүүр урд нь айгүй их юм гардаг байсан байхгүй юу. Тэгээд би энийг хэрэглээд хэлсэн чинь арай гоё болоод гарч ирсэн юмч маань багасаад ингээ хүн бас юмаа нүүрнийхээ арьсыг ингээ сайн цэвэрж чадах юм бол зарим хүмүүс нүүрэндээ юм гараад байна, батг гараад нэг жоод яагаад гэвэл бид нар нөгөө үлдсэн бодогнууд маань нүхний сөвгөнд их үлдсэн байт юм байлээ. Тэрийг арилгаж чадахгүй учраас тэр маань яг ингээ юм гараад идэв юм байлээ. Үнэхээр энийг сайн цэвэрж чадах юм бол бидний нүүр бас гоё болж ирдэг. Гарч байгаа юм маань ч гэсэн бас багасаад ирд юм аа. За ингээд би тухан дээр тавьж байгаа. За та бас өөр миний нүүр одоо хаана ямар өвчлөөстэй байна? Миний нүүр энэ тухаараас өвчлөөстэй эсвэл миний нүүр нүд энэ хаваараа жоох өвчлөөстэй гэх юм бол тэр газараа илүү бас жоохон тавьж өгч болно. Тэг хүмүүс яг энийг одоо 7 хоногт 2 юм уу 3 удаа тавьж болно. За яг жоохон эмзэг арьстай хүмүүс бас байгаа. Гинт тавиадахаар арьс бас ингээд чочрол өгч магадгүй. Тийм учраас тэрийг яг 7 хоногт 2 юм уу 3 удаа тавьж болно. Эмзэг биш арьстай хүн. Би энийг одоо хурдан үйлчлэгээ авахыг хүсэж байна гэсэн хүмүүс яг өдөр болгон бас тавьж болно. Тэгээд тавиад унтсан ч болно. Тавиад унтахгүйгээр одоо 2-3 цагийн дараа одоо энэ юу авч хатаад ирэхээр айгүй гоё ингээд зөв хуулдаг маск шиг. Аяндаа өөр ингээд татаад айгүй гоё удаад ирд юм билээ. Тэгээд энэ хэрэглэний дараа яг бодолт үнэхээр гоё, тосмаач гоё шингэж орно. Крем хүртэл гоё шингэж орд юм байлаа. Одоо удахгүй жоохон байсан манай Монгол одоо бүх хүүтрээд ирнэ шүү дээ. Одоо хүүтрээд ирэхээр нүүр бас заримдаа крем ингээ сайн бас орж өгөхгүй энэ тийм бөөгнөр дэд юм байлээ. Тэр үед нь яг бид нар энэ гелээ сайн хэрэглэхтэй. Гелийн маск хоёрыг сайн хэрэглээд ах юм бол одоо тэр крем ч гэсэн бас сайн шингэж өгнө. Бас дүүрний арьс ч гэсэн хуурайс хууртай багцаж ирд юм билээ. За яг би ингээд тавьчих. За ингээд тавиад ингээд та нар өөртөө тавих юм бол ингээд сайн толинд ингээд хараад гоё тавьж болно. Бас нэг анхаарал зүйл юм байна. Зарим хүмүүс айгүй бүтгэн нэмхэн тавьчихдаг. Зарим өөр амар зузаан тавьдаг. Яг хит бас их нэмхэн хит бих бас их зузаан тавьж болохгүй багцаж ингээд тааруулаад тавих юм бол илүү үр дүнтэй юм аа. За энийг ингээд тавьсан та бүхэнд үнэхээр ингээд анхаарал сонсч өгсөнд үнэхээр их баярлалаа. Одоо ингээд та бүхэн дараа уулзлаа баяртай. Баярлалаа.